Намрын мөнгөн хонхны жингэнэх дуу олон мянган залуусыг эрдэм сурч мэрэгжил эзэмших хөвөлсөд дуудаж байдаг бол хаврын хонхны дуу тэдний ажил амьдралын эхлэлийг тавьдаг юм. Залуусын хотод арханд аль хэдийн хавар иржээ. Онц нахиалан дэлбэлэгтээ зэрэгцэн олон залуус сургуулаа төгсч төгсөлтийнхөө баярыг тэмдэглэж байна. Харин үүнтэй зэрэгцэн зарим залуус сургуулаа төгсөхөөс дутгааргүй чухал хариуцлагатай зүйлд бэлтгэж байгаа. Тэд бол үндэсний роботын тэмцээнд бэлтгэж байгаа Robocon-ы тод дизайн багийнхан. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Дархан уул аймаг дахь технологийн сургуулийн оюутан залуусын жил 8 дахь жилдээ Robocon тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Оролцсон жилээс нь үзвэл энэ сургуулийн багийнхан нэлээд туршлагатай. Гэхдээ энэ жилийн тэмцээнд сургуулаа төлөөлөн оролцож байгаа багийг цоошин баг гэж хэлж болно. Учир нь тэд бүгд Robocon тэмцээнд анх удаага оролцож байгаа юм. Яг үнэлгээд бол ямар ч шинэ жалбан шинэ хүмүүстэй. Нэлээд техник сэтгэлгээ өндөр оюутнууд хүчтэй байгаа гэж бодож байгаа би бол багийнхнаараа. Хүс зорилго нэгдсэн яг хүмүүстэй авч чадсан л таа байна. Ер нь бол айхгүй байна. Сандрахгүй. Хэдий шинэ багч гэсэн. Эдгээр залуус өмнө нь Robocon-ы талбай дээр гарч өрсөлдөж үзээгүй ч сэтгэж хийж бүтээх чадварын хувьд баггүй туршлагатай. Тод дизайн багийн гишүүдийн ихэнх нь сурагч байхдаа техник технологийн олимпиад болон өсвөрийн Robocon тэмцээнд оролцож байсан юм. Миний хувьд бол өсвөрийн Robocon-д бол 2 жил баг 3 жил оролцож байсан. Өсвөрийнх бол энэ оюутныход бол арай энгийн хэлбэр л та. 10 жилийн Robocon гэтэл ч одоо зөв нэг яг гадаадын сэдвэрс Монголын сэдвэр өөртөө зохиож тэгж явдаг. Тэгээд нэг гар шиг нэг автоматтай явдаг. Тэгээд аюу амжилттай болж байсан. Тэрний хажуугаар өсвөрийн Robocon ч болохоор 3-4 сард одоо дуусцдаг. Тэгээд тэрний дараагаар манай нөгөө нэг Эрдэнэтийн ТС ах нар маань болохоор оюутны Robocon-д ороход нь би ялгаг бол цуг ингээл хичээл амарсан ч гэсэн цуг юм нээлжэл туслаад аюу тэгж явсаалахаар одоо надад яг өөрөө оюутан болоод юм хийхэд тэр ах нараасаа авсан туршлага бол аюу хэрэг болж байгаа юм чинь эн чинь ингэт юм да ингэхгүй бол ингэн ийм материал ингэн гэл тэр бол аюу их туршлага одоо л надад хөндлөсөн санагдтыг. Энэ багт 1-р дамжааны 3 оюутан байна. Өмнө нь уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорж байсан 2-3 дугаар дамжааны залуус 1-р дамжааны оюутнуудад сурч мэдсэн бүхнээ зааж туршлагаа хуваалцдаг. Ахлах дамжааны оюутнууд бусад гишүүдтэй үлгэр дуурайл болж тэдэнд уран зориг өгч ажиллаж байгаа учраас шинэ гишүүд богино хугацаанд туршлагачиж их зүйл сурч байгаагийн зэрэгцээ. Зорьсноосоо буцаж шандрахгүй байх тууштай зан чанарыг төлөвшүүлж чаджээ. Өөрөө нэг иймэрхүү талын юм хийж үзээгүй. Тийм болохоор эхний 2-3 өдөр жоохон хэцүү юм шиг санагдтал. Сүүлдээ нөгөө юм ойлгоод дасаад сураад ирэхээрээ улам илүү сонирхолтой болоод тэгэл ирдгэлмээлээ. Тэмцээнд бас яг орж үзээг болохоор нөгөө нэг ерөнхий юмнуудыг мэдэхгүй байх шиг байна. Тэгэл би энэ дээрс нөгөө бичлэг энэ төр үзүүлэл Robocon тэмцээн ингэж гоё болдог, ийм сонирхолтой байдаг. Яг хажууд нь очих юм бол нэр амар гоё байдаг гэл. Тэгэл ийм хөлтөл болохоор айгүй тийм урамтай тэгж ажилладаг. Тэгэл хаяа нэг жоохон шантрах юм гарна л та. Тэгэл нэг цаг нар ч юм уу тэрэндээ баригдаа. Тэгэхээр дараачлаас ингээд та нар ч одоо юу байна өөртөө ингээд баг аваад орно. Тэгэхээр та нарт айгүй хэрэгтэй. Энэ жилдээ ингээд туршлага суулгах та нар өөртөө дараачлаас юу ихээ мэддэг болчихно гэж хэлсэн. Тэгэл ер нь тэр үед дөндөр мажигс айгүй тийм зоригтой явдсан шүү дээ. Бай. Шинэ гişүүд бол маш идэвхтэй. Одоо гүргэр гэх юм да бол ерөнхийдөө хонж өнжөөл чи энийг хийгээрэй гэдээ явхад бол яг л хийдэг. Буруу хийхэд хийсэн тохиолдолд нь загнаад ингээ явхад бол үг дагаад маш идэвхтэй явдаг. Сайн оюутнууд байгаа. Инженер үйл гэж бид тэр багаж энтэйгээ харьцдаг зарим нэг хичээлүүдэд үзсэн байх. Тэд нар бас юмнуудаа үзээгүй тэгэл бас туршлага татна л да. Тэгэл тэд нар тэгэл биднийг дагаж ясараа бас айгүй тийм илүү юу таалж байгаа. Одоо тэд нар дараа жил хэд бол бидний төвшнийг бол айгүй илүү гарч штэ. Тийм бидний дээр заалгасан тэр хичээлүүдийг бол бидраас бараг төлөө үзчихэж байгаа байхгүй. Итгэхгүй юм их ч идэг юм байна. Сонирхолтой ч юм байдаг юм байна. Тэгэл
анх төмөр өмрөө тожилчаал нөгөөдгийг мэдхгүй барайл гараа төлнө. Нойргоо чонч үзэх юм бэ. Тэгтээ гоё бас. Өөрөө сонирхолтой болохоор идэвхтэй хичнээн нойр үржсэн хичнээн гараа ütсэн чи нөгөөдгийг гүрийг л хийхин төлөө явж байгаа юм чи. Би одоо 2 дахь курс байгаа. Тэгээд нэг 3 4 хүртэл явцгаас үзнэ. Тэгээд тэр хүртэл харин үзэхдээ өөрийнхөө хариуцлагыг нэмээд ер нь доод курсын хүүхдүүдийг айгүйх бэлтий гэж бодож байгаа. Тэгэх юм бол ингээд манай сургуулийн ч гэсэн робоконы баг тасрахгүй тасралтгүй үргэлжлэх боломжтой. Одоо би дөнгөж 1-р курс. Тэгээд одоо надад ард 4 жил байна. Тэгэл би эцсийн хүртэл явж робоконо үргэлжлүүлнэ л гэж бодож байгаа. Өнгөрсөн жил Дархан уул аймгийн технологийн сургуулийн баг үндэсний роботын тэмцээнд оролцоогүй. Хичээлийн эхний улирал тэмцээнд өрсөлдөх хүсэлтэй залуус нэгдэн дүрмээ судлаж, шийдлээ тодорхойлж эхэлсэн ч оюутнуудын ихэнх нь шалгалт төгсөлтэй холбоотойгоор робот бүтээх ажилд оролцохооргүй болж ганц 2 гишүүн нь л үлдсэн байна. Хичээл сайн хийхийн зэрэгцээ робоконы багт ажиллах оюутан тийм ч олон биш. Робокон тэмцээнд оролцож өөрийгөө хөгжүүлж, эзэмшиж байгаа мэрэгчлэрээ илүү дадлагжин туршлагачхыг хүсдэг залуусын нэг бол Отхон Даваа. Тэр өнгөрсөн жил робокон тэмцээний хамгийн чухал зүйл бол багаа зөв бүрдүүлэх гэдгийг маш сайн ойлгосон. Тиймээс тэр энэ жил санаа нэгдэж, нэг зорилготой ажиллаж чадах робоконы жинхэнэ гишүүдийг нэгтгэж чадсан. Отхон Даваагийн санаачлагыг байнга дэмжиж урам өгч, түүнд түшиг болж байдаг хүмүүс бол сургуулийн багш нар нь болон түүний найзууд нь. Отхон Даваа мөнх жаргал баасан хорлнаар нэг нэгнээ ойлгож хүндлэн зорилгынхоо төлөө санаа нэгтэй ажиллахын үлгэр дуурайлыг бусадаа харуулж чадсан учраас багийн гишүүд нэгдмэл цул болж чадсан юм. Манай багийн ахлагчдэр бол 10 жилээс хойш бас нэг нэгээ таньдаг найзууд маш урайланхан, бусдыг бол сайн дэмжиж чаддаг, бусдыг бас удирдах, манлайлж ажиллаж чаддаг. Багийн ахлагчгаа бол бахарч явдаг аас. Би одоо залхуураа сууж ирээд Отхон Даваа ингээд юм энэ төр хийхгүй байгаа уурлаа шүү дээ. Тэгэл би чинь за юмаа гээл. Тэгэл би юмаа гээл отхоо юмаа гэхэд эвдэр чинь сэрхий сайхан ярьцаа явчихж байгаа юм чи. Санаа амар нэгдэн. Тэгэл гарч амар нийлэн тэгэл эвдэр чи. Тэгэл амар эдэмдөө юм хийхэд. Юмтраа хамтарч ихэд. Тэгээ урамтай. Яг нодлон байсан сэтгэлдлийг инжлэхтэй харьцуулах юм бол энэ жил бол хамаагүй гоё байгаа. Айгу миний хувьд ч гэсэн сэтгэл өндөр багаар ажиллана гэдэг чинь бас гоё шүү дээ. Би юмаа яж яхад манай эд хажуугаар нь юмаа гэж би чи юмаа гэж хажуугаар нөгөө чинь одоо миний авж байгаа баг чи хүлээгээ зогсож явах нэг болоо урамтай гэж. Энэ модыг биш үү? Энэ яг 2 талд тэгшгэн өргөмжтэй. Тэгээд энлүү ингэж энийг ингэж нөгөө нэг саран төвчөөр төгжиж хоёр тийш хөдөлгөөний хорсныхаа дараа энийг гол ингэж гаргаж ирж энийг хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо яг энэ модыг 2 ширхгийг тэг шимтэйгээр өрнөдөд тэгээ энэ 2 талд нь ингэж боочих. Тэгсний дараа наад энэ хөтөлчийг оруулах шүү дээ. Наа ч юм бол хангалттай иргэн. Бид нар тэр сая робот хийхэд юу ч байгаагүй ч. Тэр чинь нөгөө урдан жилийн ашиглаж ирсэн робот энэ жилийн даалгавар энэ шал өөр. Тийм болохоор чинь бид нар чинь бүх юм шинээр хийж байгаа юм чинь. энэ жил би тэгээд хоёр багштайгаа өөрөө яваад тэгээ материал өөрөө сонгож ирсэн болохоор айгүй надад гоё ийдсэн. Нэрзэн материал авчирсан болохоор жоохон өрөмтгтэй айгүй хатуу байсан. Тэгэл тэрийг нөгөө нэг лабораторид авчиж ингээ өрмийн машинаар цоолол. Хийсний дараа л эдгээр бат хүүд хамаагүй илүү болцсон. Тэгээ одоо л нийлэн гай болцсон гэж бодож байгаа. Тэгээ бас ганц 2 юм дутуу байгаа. Одоо энэ дээр түрүүний нөгөө гар машинд хийсэн шиг юм цагираг хийж байгаа. Цагираг хийгээд дараа тэгээд Тэгвэл энэ дээр юм л осоо тасал. энэ цолоо цагираг хийгээд цагирагнаас Энэ ч уус яг тэгшинж байгаа ч юм болтой. үзэхнээс ингээд төвчтэй. Бид нар яг хамгийн дөрөв агнит гэж үзээгүй л одоохондоо болтоор тогтооч. Яг ингээд боллоо гэсэн нөхцөлтэй хамгийн сүүлд нь гагнит. Тэгэхгүй бол бас юм нэмэх хасах юм гараад гэх юм бол гагнаас бас залхах яг хэцүү. Тэгээ болтоор юм чинь тэр нь гайгах гэл. Хуучин нөгөө нэг хүмүүн цагаан өдр болохоор жоохон илэгдэлтэнд айгу төсвөргүй. Тэг ингээд жоохон илэгдээд ирэх юм бол болтон сулдардаг ч юм уу. Хадсан ч гэсэн нөгөө болтон сулраад энэ болохоор айгу хичээсэн. Тэгээ одоо энэ бол айгу хөнгөн гэсэн мөртлөө айгу бот их материал байгаа байхгүй. Тэгдэж хэмжээнүүд овор хэмжээний ч гэсэн хамаагүй бага.
Энийг тэгээд наа саяныхаа модон дээр бихснийхэн дараа бэхлэд орчих заяа. Тэнгүүд дараа нь би ингээд таарах үг чинь зургийг чинь гаргаж өгье за. Шууд бид нар яаж тайрж авталж эхлэегүй. Бүх юмаа баг бид нар сар гараа зурсан юм дээр солид дээр. Тэгэл зураал ингээд угсаал хэлж яхад ингээд энийг чи ингэж их дахиад ийм саад болох юм байна гэл. Тэгэл зураал гэсэн дээр нь хамаг юмаа тэгэл бүгдийн зураал угсраал тэгэл таснаж огтлох энэ тэрийг бүгдийн програм дээр явьчихж байгаа. Тэгэл тэрнгээрэл нэг амар байсан да. Ингэж хийхээр л энэ эргэлтэнд л айгуу саадгүй байхгүй бол очиод нэг уулаа мөрөнгөд чи ихэвтгэхэд айгуу саадгүй байх хэрэгтэй байхгүй. Энд нэг сохтоо дугаа тавиад энэ болохоор омын дугаа тавил гэж бодлоо. Ном дугаа. Тийм. Тэгээ энэ дугаасаа энэ хойно бол ганц хөтлөгч байх болно шүү дээ. Угаас нь тагаа чулуун чигээрээ болсон чинь харин хойно дээр очисон хойно чи их хүчний дараа энэ дээр хоёр хөтлөгчтэй. Энд дээр нэг сохтоо дугаа иргэд 3 дугаатай. Тэгээд гол нь унаад шугыг гацдаг байхаа л их. Унаад тэр чигээрээ. Тэгээ нэрийг бол төвчээр шийдэж. Энэ жилийн олон улсын Робокон тэмцээний сэдэв дүрмийн дагуу багууд Мантун цамхгийн хамгийн өндөр хэсэгт уралдан гарч мантууга цуглуулах ёстой. Гар удирдлагатай робот өөрийнхөө бүсээс хөдөлж зоосыг аваад нүхэн гарц руу явж зоосоо хайрцагт хийсэн тохиолдолд нүхэн гарцаар зорчих хэрэгтэй болно. Үүний дараа автомат буюу тээвэрлэгч робот ерөнхий бүсээс саксыг авч гар роботын бүсийн аль нэг газарт байрлуулна. Энэ үед гар удирдлагатай робот цуглуулагч роботыг гарааны цэгээс авч саадыг тойрон гараад цуглуулагч роботыг тээвэрлэгч робот дээр байрлуулах ёстой. Ингээд роботууд гүүрээр гарч мантун цамхгаас мантуу цуглуулан ялалтанд хүрэх учиртай юм. Тээвэрлэгч роботын болохоор сагсаа зөөвөрлөх үүрэгтэй. За энэ роботон дээр бол багийн гишүүдээс бол бит хоёр ажиллаж байгаа. Роботын өв бол ерөнхийдөө бараг 70% дээр очсон байгаа. Одоо ерөнхийдөө өргөх системээ өнөөдөр суйрлуулж байна. Өргөх системээ одоо дорч үзээд болоод дуусчихна. За тэгээд ингээд өргөх системээ дуусчихвал механик талаас энэ робот бол ерөнхийдөө бараг дуусж байгаа. Механик талаас дуусж байгаа болохоор одоо манай багийн цахилгааны багийнхан үлдсэн. Одоо цахилгааны хэсгээс цагаан зураас мэдрэгчийн тэрэ зохион байгуулж байгаа. Тэгээд тэрийг дуусгуул ингээд угсралтай ажил явагдаад манай робот үндсэндээ бүрэн гүйцэд дууснаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль 24 мэрэгчлэр мэрэгжилтэн бэлтгэдэг бөгөөд 4 салбар тэнхимтэй. Эдгээрээс энэ жил цахилгааны болон механикийн салбарын залуус Робокон тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа юм. Багийнхан үндсэндээ механикийн болон цахилгааны буюу удирдлагын гэсэн 2 хэсэг болон ажиллаж байгаа бөгөөд дээрх 2 хэсгийг алтан дуруу лавга багш нар удирдан ажиллаж байна. Удирдлагын хэсэгт 4 гишүүн ажиллаж роботуудынхаа мэдрэгчүүдийг холбон моторын удирдах хэсгээ хийж байна. Механик бол үнэхээр хүндлэтэй. Тэгэл байнга л юм хийж явахгүй бол тэгэл хоцорчдөг. Нэг л ямыг нэг жоохон тоош тавьчих юм бол тэгээд дуусна. Тэгээд хийж байхдаа нэг жоохон анхаарал зарнахад л нөгөөт нь буруу болоод дахиж хийж ажиллагаар. Тэгээд нарыг хараад ингээд яхад энэ удирдлагаа найдвартай л хийхгүй бол өөр яг ингэж гаргахад зооч хэлсэн юм яг удирдлагаас нэг буруу игээд холбоод эвдэх аюултай. Тэгвэл механик юм эвдэхгүй бол автон тэр удирдлагыг маш сайн хийж өгөхгүй болохгүй. Ер нь Батбих уул өсөх чадвар сайтай байх хэрэгтэй. Ер нь өсөх учраас хүчтэй байх шаардлагатай байгаа даа. Тэгэхээр манай робот бол үндсэндээ нэлээд хүчтэй. Уулыг бол ерөнхийдөө ямар ч саадгүй өгсөн. 4 дугуйн зэрэг дөрүүлээ мажин маневр сайтай, эргэл сайтай гэсэн үг бас. Эргэл сайтай. 4 дугуйны бол дөрүүлээ 2 дугуй ингээд хоёул энэ дээр дэвтэртэй, энэ дээр дэвтэртэй араас алтар болохоор хүчийг нэмж өгч байгаа. Илүү их замыг туулна. Диаметр өргөн болохоор илүү нэг эргэлтээр арай илүү зам туулна. Тэгэхээр арай хүчтэй байна гэсэн. Бас даат сайтай. Ямар ч юм өргөдөө илээ л гэсэн. Цахилгааны ангийн оюутнууд Робокон тэмцээнд оролцсноор мэрэгчлийнхээ мэдлэгийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ. Механикийн мэдлэгтэй ч болж болно. Робоконд орсноор бол механик хийцгийг үзэж судалж механик гэж ийм юм байдгийг гэсэн анхан цахилгааны ухагтгыг авч чадж байгаа байхгүй. Түүнээс манай цахилгааны наадсаг бусд оюутнууд бол механик гэж явахдаа механик лээд нэг төмөрнүүд хооронд холбогдсон юм байдаг гэж бодож байгаа ш. Би бол тэрнээс төмрийг холбох ч бас учиртай байдаг шүү гэдгийг ойлгож байгаа байхгүй. Хүмүүсийг аваад доод бүгд юу болж өгдөг. Авахгүй. Бүгд авсах. Тэгээд дэшрээ дулаад төөлийн суулал анх харж байхдаа ингээд
бос багаа дууссан. Тэгэл манай баг ингэж ихлэх гээл тал дундаа орж байгаа. Өө гэл жоохон доромчхон лээсэн л та. Тэгээ одоо ингээл дуусах гал явж явах гоё санагдчих. Гараа автаа тэгэл өөрийнхөө нэг биений хідэн юм мөчөглөхэл хамгаална шүү дээ. Тэгэл хараад нөгөөдгийгээ нойр өрсөн ч гэсэн хараад суухаар баярлна. Арай л цангаж мангахаар арай л тэгэл уус юм шиг арай л нэг ондоо болд. Ер нь сэтгэл сэргээд юм ахаал яваал хөдөлж хөдлөл ирэхэд ер нь л ондоо болж байгаа юм чи. Биш энэ тавцангаа юу өөр. Надад тавцанг. Одоо энийг бичвэл Тавцангийн өнөө тэр суудл хийсэн материал юм уу эсвэл араа хөвггүй байна. нөгөө нэг тэр юуны хойтлыг хийсэн материал яриасан байна шүү дээ. Панер яриад баг. Тэгээ дунд цэгээрээ жоохон хонхоогоод байвал яачихгүй. Энэ материалаар дундталт нь ингэж нэг юм хийж өгөөл. Тийм. Энд чи угаасаа хөндлөн хөн дээр мотороо тайлж байгаа юм. Мотороо дахиж тайлах юм байхгүй шүү дээ. Тайлах юм байхгүй. Энэ бикэсиугаа аваад энэ чинь угаасаа байж юм чи. Энийг аваад энийг давхар очиж дээ угаасаа энэ чинь. Нөө төгрөгийг гадлаас нэ. Зүгээр энийг авчих юм чи. Энийг ордоо. Энийг аав энэ хоёрыг ч аав. Тэр ороод ирэхэд угаасаа энэний хэрэг баг дээ. Харин ийм материал юм чи яг тэр нугарна гэж яахгүй шүү дээ. Хамгийн сайхан зүйл нь ингээл би Робконоос хамгийн жижигхэн битэй. Ял манах намайг жижигэгээл тэгэл жижиг хагаанд нойр чивэрж гин үү. Юу нь болох вэ чинь яаж ийн ийж ийн гээл. Тэгэл байрандаа яваад очихоор манайхан ормор засцсан гоо. Тэгэл ховц мовц юм аа. Угаагаа тавьсан ховц юм аа. Эндүүдээ дорны начид тавьсан. Ер нь тийм тэгэл жижиг хагаанд яаж ийн ийж ийн юу нь болох вэ? Ядарч гин үү? Чигэн унтчихад явах юм уу гэдгэлтэй. Тэгээд диж хүн диж их анхаарал тавьж байгаа. Би одоо ормын итгэлийн ормын оглохгүй хичээгээл явж байна. Энэ багийн 4 гишүүн сургуулийнхаа дотор байранд амьдардаг. Бусадтайгаа харьцуулбал тэдэнд хамт байж роботуудынхаа шийдэл хийцийн талаар ярилцах хугацаа их бий. Ихтэй сургуулийн шалгалт эхэлсэн учраас ангийн ажил, бие даалтаа хамгаалах гээд оюутнуудад бэлдэх, хийх зүйл их бий. Залуус шалгалт хичээлийнхаа хажуугаар тэмцээндээ бэлтгэж байгаа нөхөдөө өөрийнхөө чадах ядахаар тусдын болохыг хичээдэг. Тэд робокон тэмцээнд оролцоогүй ч тод дизайн багийн дэмжигч гишүүд. Заримдаа энэ өрөөнд роботын шийдэл хийцэн талаар урт удаан яриа өрнөх нь олон та. За зураг мөр юу болж байна? зорч. Аваа явцсан шүү дээ. Курсэнд Тэ. бас орол юу басан? Зурж байна. Зураал нэлээд төхөлсөн байгаа. Бараг дуусч. Робокон гэж тавгүй тийм. Тэгэхээр Робоконд явж байгаа гэсэнд бас хичээл мичээл амжуулаад авсан байна шүү дээ. Сайн. Робоконыхын тэмцээн хийzээ гэлээ. 6 сарын эхний 7 хоног гэсэн. За одоо ингэсгэж аваад нөгөө хэд чинь нэг жоохон байж байгаа хоолонд нь төхөлж хөө. Тэгээд жаад нэг тэхгүй бол нөгөө хэд чинь жоохон ядарч байгаа бол. Ороод чинь юм чи. Хицээ. Оо таа үргэлжлээ. Ирэх болоогүй ороод тэгэхээр ороод байх гэж бодлоо шүү. Өнөөдөр нь орой гэсэн ч тээ. Хувцасэлтэй мөг илэрлээ. Өдөрөөр хаалгын бүхэл хэлээрээ. Яасан зураг яаж байна? Нүдээ дууссан. Чиний хөө. Хөлөвчөө зурдтай юм. Тэгээ өвдөлттэй болоо. Ерөнхий гэрийн гаргал. Өнөөдөр гэрээ дуусах гол маргааш үзүүлэх юм шүү дээ. Нэлээ явж байгаа юм дээ. За. Өрөөний эдмэн бол одоо хэдэр робоконд орохгүй байгаа ч гэсэн одоо адилхан л робоконд орж байгаа юм шиг л байгаа шүү дээ. Эднэр ингээл оройтой шүүн үдэш одоо 3 4 цаг үед яваад очиход л
юмаа хийж лээ. Бид нэр хүлээж аваад сайхан хоолтой унттай хүлээж авдаг. Тэгэл одоо ялангуяа миний ангийнхан одоо манай өрөөнийхэн ч одоо анги оюутнууд мань байгаа л да манай анги. Одоо миний хичээл ном бас хэцүүдэн шүү дээ. Ингээл орой үдш ингээл нэлээ орой болтол робконы хичээл, маргааш өдөржингөө хичээлтэй. Тэгэл тэр завар нь бие даалт. Ялангуяа 3 дугаар курсын оюутан миний хувьд бол курсын төсөл гээд том хичээлүүд байдаг. Тэрнийг бол хамжиж өгдөг, туслааж, дэмжиж, зураг зурж ах чи одоо наадах чинь тэгж зураг шүү, энэ зураг шүү гэд хамжиж өгдөг. Тэр тал дээр бол үнэхээр найзуудаар бол бахархмаар санагддаг. Адилхан л робконд орж байгаа юм шиг орой үуч ингээл сургууль дээр нэлээ орой болол юм хийж хахад хоолунд хийгээл авчраад өгдөг. Бүр орой шөнө болтол ингээл өдөр шөнөгөө хоноол заримдаа хийн. Тэгэл хичээл дээр бас их нойр нь хурц явж идэг. Тэр үед нь тэгэл сул цагийг харж байгаа амраах ч юм уу хоол хийж өгдөг. Бүхэл юм араас нь арын албаны бүхэл юм зохицол хичээдэг л дээ. Тэр ингээ сайхан сэтгэлээрээ бүгд дэмдээ тэгэл явчихдаг. 3 найзгаа үндэсний Европын тэмцээнд маш амжилттай оролцсон гэдэгт би өөрөө итгэлтэй. За тэгээд та гуравтаа амжилт хүсье. Ийхүү тод дизайн багийнхан найз нөхдийнхөө сэтгэл итгэл нэмээр роботуудаа бүтээж байгаагийн зэрэгцээ. Тэдэнд мөн сургуулийн захиргаа багш нар нь ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм. За манай сургуулийн дэд захирал механикийн салбарын багш нар ялангуяа нэлээд сайн дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд дээр нь бас тодорхой хэмжээний дэмжлэгийг оюутны зөвлөхийн бас үзүүлж байгаа. Тэгэхээр энэ дэмжлэгийн хүрээнд манай робконы бог бол бас сайн роботоо бүтээж тэмцээнд амжилттай оролцохыг зорж ажиллаж байгаа. Сүүлд бид нар нэг бас тод дизайн гэдэг нэг нэвлийн компанитай очиж оролцсон. Тэгээ ингээд бид нар ингээд тархнаад л тэмцээнд орох гэж байгаа юм аа. Тэгээ бид нар ингээд ивенттэй ч гэдгсэн чи аягүй тэр юуны маань компани захиална гэчихсэн. Тэр маань аягүй дуртай байлаа заа. Тэгээд бидэрт ингээд янз бүрийн юм туслана гэж хэлсэн. Тэмцээнд өгөөл. Тэр нөө бодолка авчрал одоо тань дээр нөө наалтуудаа наалах гал. Бодолкын дээр та юу флашбайк дээр. Сайн яг Одоо тэмцээнд та тэмцээ одоо удахгүй болох чинь үү? Бодолка хийчихлээ. бодолк. За энэ нэг юм. За бодолкины чи урд талын англи дээр болохоор юу энэ дээр нэг тод дүнг гэдэг манай багийн тод дизайн гэдэг манай багийн нэр. Энэ дээр шүтээсийн эмблем лого. Арталт нь нөгөө робконы 2012 робконы эмблем байгаа шүү дээ. Тэрийг ингэж гадаал. тэгээд өөрийн том хэмжээтэй гаргана тийм. За. За хичээл шиг болоо. 10 шиг окей. За тэгээд хизээ бэлэн болох лээ. Маргааш бэлэн болох юм болно тийм. Болно. Нэг тийж байгаа. Дархан үйл аймгийн тод дизайн компани хаяг чимэглэлийн шинэ технологи шийдлийг бий болгож үйл ажиллагаа үйлчилгээнд нэвтрүүлэхийг зорж ажилладаг учраас ийхүү шинийг эрэлхийлэгч бүтээгч залууст маань урам дэм өгч байгаа нь юм. Би бол өөрөө бас адилхан ингээд дандаа үргэлж шинийг хайж эргэлт хийдэг болохоор энэ хүмүүстэйгээ бас адилхан өөртөө адилхан бас шинээр ингээд юм сэтгэж зохион байгуулах одоо зохиож бүтээх ажилд нь бас нэг тус нэмэртэй юм болов уу гэж бодож ирээдүйдээ үнэхээр шинийг бүтээгээсээ үнэхээр шинэлэг юм гаргаасаа гэдэг үүдэн дээрээс энэ хүмүүсийг дэмжиж байгаа. Би энэ хүмүүстэйгээ хамтарч ажиллаж байгаад үнэхээр баяртай байна. Тэмцээний уралдаанд үнэхээр амжилттай оролцоосаа гэж хүсье. Унж үзэж байгаа л хамгийн гайгүй болж байгаагаа оператор. Сандрахгүй. Амт нэг стэйч хийж өгөө. Намайг жишгээр маска аваад явал та. Тэгээ дахиад явах хурааж байгаа нэг 30 ит болчихсон. Чин зүгээр тааштай. Идэрээ чинь. Миний хийсийг харахаарч энэ гоё харагдаад идэгсэн. Одоо өөрийнхөө хийсийг харахаар бүр илүү бүр догтлоод нэлийн л гоё. Нэг хөдөлсөн байхад хой дугуйнд ирж байгаа ачаал байхгүй.
Өдөр сайн тэзүрээ олоо. Тэр ярьж чинь үү? Тэр хацааж ийсэн дотшоогоо орчихсон тэр гайгүй шүү дээ. Эдгээр нөө Робокон энэ гэл хамаг анхаарлаа зарцуулаад ингээл нэг мэтгэл өөрөө олчиж байгаа юм чинь цаг. Тэгээ ажуугаар нь бас хичээл ном энэ гэл хичээл номоо бараг зарцуулах цаг хүртэл байгаа юм. Яваа ёсоо номын сангаас ганц 2 ном аваад хараад хийндээ гээд энд орж юмаа хийж яагаад бараг 12-1 болчихоо. Тэгээ юу нөгөө нэг юмаа хийх. Тэгэл харьж тэгэл хамаг юмаа зохицуулж энэ төр байсараагаар баг 1 2 л болоо. Унтаал маргааш өглөө дахиад эрт бас хичээлд яваад бас хичээл ном зарцуулах цаг энэ төр баг гарна. Тэгээ тэрийг өөртөө зохицуулах гэж боо юм болж байгаа ч юм. Тэгээ нэг бодлын цагтаа оролдож юм бас гоё л та. Энийг чаглахлаар энэ хэлчихсэн. Тэгээ энэ юм нэг наа чи юм нэмээд өгнө чи наа дугаар гарч ирсэн таа шүү. Тэгээ сүүл дээр тавцангаал явтал яасан. Манай өрөх систем ер нь нэг онцлогтой. Хамгийн гол нь бид нар юугаар өрөх системээ хөвчээр шийдэж гисэн байгаа л да. Тэгээд юу доотлолтой 2 дамар юу 2 талтай дамартай. Тэгээд дээрээ нэг дамартай ирээд хөөдөө сонцдог маягаар гэсэн үг. Тэгээд мотортойгоо бихлээ 2 үйлдэлтийн бол маш шийдчихсэн байгаа. Энэ уцаар бихлээгөө байх үедээ энэ манай ямар ч үйлдэлтгүй дээдлээ утсан баг зэрэг судлаас гэдэг үүд нь жингээрээ доош буух тийм давуу талтай. Робот ингээл хөдлөөл явж байгааг харцал. За би энэ машин энэ хөдлөх хэсгийн зохиосон шүү дээ гэж дараа нь тэрнийг би гараараа хийсэн шүү дээ гэж бодож өөртөө амар гоё юм цаа. Нүдэнд яг өөрснөө хараад хийгээд тэгээд нөгөөх нь багаар ахиад идэх болохоор тэгэл урамтай. Тэгээд өөр бос том бол чи ямар гоё юм бэ? Ингээ хийгээд сурчхээсэн гэж бод затаарах шаарж байгаа бид нар би энийг хийсэн шүү дээ гэж бахархаж чаддаг. Нилээ их хөдөлмөр зарцуулж, нилээ их нойргон онсон машина яаж ажиллах вэ? Их бол ихээс бас нилээ юм бодогдчихл байна л да. Одоо тэгээ тэмцээнч төгч байна. Тэгээ гоё явах. Өөр үзэл бодол, мэдлэг чадвартай залуус олон сарын туршид нийлж цаг хугацаатай өрсөн ажиллаж байж үндэсний роботын тэмцээний талбай тулдах роботуудаа бүтээдэг. Жилийн тэмцээний дүрм роботуудын гүйцэтгэх үүрэг ондоо учраас залуус тэмцээн бүрээс шин мэдлэг эзэмшиж шин чадвар хоригдлуулдаг юм. Робокон тэмцээнд орсноороо бус оюутнуудаа бодоод илүү их юм болж байгаа юм. Лабораториудаа янз бүрийн сүүр машинтай хацаж сурна. Урд нь бол бид нар нэг бэлэн дугуй хийж явсан л та. Тэгээд бэлэн дугуй хийж явсан чинь тэр дугуй маань арай томдоод тэгээд зураг юунд нь бидний моторны гол дээр арай тааж өгөхгүйсэн. Тэгэхээр бид нар моторныхаа гол нь таараад дугуй болсон. Моторныхаа гол нь ачаал баг итгэв бид нар нэг тооцоогоод юм тааж өгсөн. Их битээгээ Суур машинууд дээр хичээл ордог байх зүгээр л өнгөц үздэг байхгүй юу? Одоо энэ ингэж ажилладаг тэгдэг гээл. Тэгэл яг энэ робокон тэмцээн болохоор одоо ингээл дугуй зорохоос ч эхлээд дамар энэ төрөө зоргод өөрөө зороод тэгэхээр айгуу гой сонирхолтой гачаа. Бус оюун нь бол зөвхөн онлын хэсгээр үзэл за энэ юм байд ингээл үзэл явж байгаа бол бид нар яг практикаар туршаад энэ чи ингээд хийч болдгоо. Энд нь ийм алдаа энэ хэсэг нь онлоосоо зүрдийн гэдэг тэр бүх юмыг мэддэг. Янз бүрийн юм хийж яхад ингээд хүчний тооцоо ч юм уу хурдны тооцоо тэгэл янз бүрийн тооцоог хийхэд бол нэг хичээлдээ үздэг болохоор айгүй хэлбэр байдаг. Тэгэл тэрнтэйг ойлгоход айгүй амархан. Тийм болохоор айгүй сонирхолтой байдаг. Ажлын мэргэжилтэд төгсөөд гарлаа гэхэд Робоконд оролцоо явж илаа гэхэд ийм дадлаг туушдаг практик нэлээ хэрэг болно. Онл практик хоёр жинхэнэ утгаараа хошиж оюутан залуус бодит мэдлэг болж үлддгээр жилийн робоконы үр дүн гардаг юм. Нэг хүсэл, нэг зорилгын төлөө ядархан мэдрэхгүй хөдөлмөрлөх робот бүтээгчдэд үндэсний тэмцээн хүртэл хугацаа маш бага үлдсэн байна. Миний хувьд бол робокон бол миний хүсэл мөрөөдөлд хүрэх гүүрэл гэсэн үг. Анх бодсон юм аа ингэж бит болгож байгаа бол тэг анхны зорьсон зорилготой өрхийн төлөө бол тэмцэж байгаа. Шантрах үе бол нэлээд гардаг. Тэр шантрах үеийг бол хангалттай сайн бид нар багийнхаа зориг төвчрээр бол давж чаддаг гэж бодож байгаа. Бодож өөр хамруудсан юмд орсон гэхээр сэтгэл хангалуун үнэхээр сайхан. Илүү ихийг сэтгэнэл гэж
бодож байгаа. Ерөнхийдөө сайн тэнцэлдэнэ. Хонглын үзүүр бэлдэх яадын төлөө урагшаа!